За сайн уу бүгдрээ. Өнөөдрийн бичлэгээр бас R сэглэгээний дараагийн бичлэг орж байна. За хоёр бодлого ярилцъя. За эхний бодлого болохоор 3 ижилхэн R эсэргүүцэл 2 конденсаторыг гүйдэл үүсгэгчд холбосон байгаа. Катер хүрээр дамжуулж. За асуултууд нь болохоор анхны нөхцөл болохоор конденсаторууд анх цэнэггүй байсан гэж байна. За Ад нь болохоор К-г залгангууд, К switch-ийг залгангууд резисторыг гүйх гүйдлийг бол за Б-д нь болохоор К-г залгасны дараа тодорхой хугацааны дараа резисторээр гүйх гүйдлийг ол В-д нь болохоор хангалттай хугацаа залгаснаас хойш хангалттай хугацааны дараа конденсатор дээрх цэнэгийг ол гэсэн юм бодлого. За одоо энэ бодлогыг бодохын тулд хэдүүлээ яах вэ гэхээр анхны нөхцөл бол конденсаторууд цэнэггүй байсан гэж байгаа тийм. Цэнэггүй байсан гэдэг маань юу гэсэн үг гэхээр тухайн конденсаторууд дээр бол потенциалын ялгуур байхгүй байгаа гэсэн үг. За тийм болохоор энэ дээр К-г залгасны дараа нэмэх туйлтай холбогдсон энэ тал нь цэгийн потенциалын аргаар энэ удаа гэлгээний цэгийн потенциалуудыг тэмдэглэе те. Хасах туйлтай холбогдсон 0 гэхэд шиж болно. За энэ конденсатор цэнэггүй байсан гэдэг чинь потенциалын ялгуур үүсээгүйхээр энэ цэгийн потенциал бас Е болно. За ийшээ яваад энд конденсатор цэнэггүй байхын тулд залгангуут яг тэр агшинд бол энэ бас яг тэр агшны потенциалын цэгүүдийн потенциалыг бичиж байгаа гэсэн үг. Бас 0 болно гэсэн үг. За ингээд харах юм бол одоо 3 эсэргүүцлээрээ гүйдэлгүй конденсаторууд бол цэнэггүй потенциалын ялгуурын зүрхийг агуулчаар бүх резисторуудаа одоо ингээ харъя. Тэгэхээр одоо энэ дээрх потенциал нэг үл энэ олно. За энэ резистор дээрх потенциалын ялгуур бол Е 0 болж байна. За 3 дахь резистор дээр бас Е юм. За ингээд зургаас харах юм бол цэгүүдийн потенциалыг тэмдэглэсний дараа харахаар энэ резисторууд бүгдээрээ зэрэгцээ холбоотой гэдэг нь харагдаж байгаа. Тэгэхээр хэлхээний ерөнхий эсэргүүцэл бол тэгэхээр R-ыг хуваах нь 3 буюу яг тэр залгах агшинд гүйдэл бол Е-г хуваах нь R-ыг хуваах 3 буюу 3 Е-г хуваах нь R болчихж байгаа. Энэ яг залгах агшинд. За Б тохиолдолд нь болохоор залгасны дараа бас тодорхой хугацааны дараа яах вэ гэхээр одоо конденсаторууд дээр потенциалын зөрүүнүүд үүсэж эхэлж байгаа тийм. За энэ цэгүүдийн потенциалуудыг өөрчлөгдсөн болохоор арилгач тийм. За энийг арилгач. За бусдын байж ч болох юм. За К-г залгасны дараа одоо эсэргүүцлээр ямар гүйдэл гүйх вэ гэж асуусан ба. За одоо К-г залгасны дараа болохоор одоо эсэргүүцлүүдийн холболт арай өөр болчихно. Өмнө бодлогууд дээр бид нар конденсаторын ингээд тодорхой хугацааны дараа конденсаторын цэнийг бүрэн цэнэглэгдсэний дараа резисторын гүйдэл хаагдана гэж бодоод байсан тийм. Одоо энэ тохиолдолд болохоор гүйдэл үүсгэж байнга тогтмол цэнэг шилжүүлэх ажлаа хийсээр л байгаа. Конденсаторгүй гэлгээний салаагаар нь бол гүйдлүүд нь үргэлжлээд гүйсээр л байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр тэр гүйдлийг олно гэсэн үг. За энэ тохиолдолд болохоор одоо гүйдэл маань одоо энэ эсэргүүцлүүдээр ингэж дамжаад ингээд бүгд ороод асах туйл руу гүйчихнэ. Тэгэхээр ерөнхий эсэргүүцэл маань болохоор одоо 3R болчихж байгаа. 3 ширхэгжлийн эсэргүүцэл учраас 3R цуваа холболт болчихж байгаа. Одоо энэ тохиолдолд гүйж байгаа гүйдлийн хүчийг хэмжих нь бол Е-г хуваах нь 3R. Энэ А тохиолдлын бодолтой тийм. Энэ Б тохиолдлын. Ингээд бид нар яг хугацааны завсруудаас хамаарат залгангуут болон залгасны дараах хугацаануудад эхлэхээний гүйдэл ямар ихийг харчлаа. За одоо 3 дахь асуултанд хариулъя. Хангалттай хугацааны дараа конденсаторын цэнийг ямар байх вэ гэж асууж байна. За хангалттай хугацааны дараа гэдэг маань бол конденсаторууд бүрэн цэнийг автсан гэсэн үг. За тэгэхээр одоо энэ конденсаторын дээрх хүчлийг олж иж бид нар цэнийг нь олно. Q тэнцүү CU байдаг тийм. Тэгэхээр энэ цэгийн потенциалыг олох хэрэгтэй. Энэ конденсаторын юуг олохын тулд энэ цэгийн потенциалыг олох хэрэгтэй байна. Тэгэхээр одоо энэ C конденсатор, энэ доотлын энэ C конденсаторын дээрх потенциалын зөрүү гэдэг бол ингээд гүйдэл гүйж явахдаа л их потенциалтай цэгээс бага потенциалтай цэгүүд рүү гүйдэл гүйж байгааг харж болно тийм. Гүйдлийн чиглэл бол ингэж гүйгээд ингэж байгааг харж болно гэсэн. Тэгэхээр одоо энэ цэгийн потенциалыг бид Киркоп бичээд гаргачих болох юм байна. Энэ Е-г бахан 3R гүйдэл чи энэ хоёр эсэргүүцлээр ингэж гүйж байгаа. Эннийх нь хүчтэл энэ конденсаторын хүчтэлтэй тэнцүү байна тийм. UC тэнцүү. Энэ яг энэ хүрээнд төр бичиж байгаа гэсэн үг. Тэгэхээр гүйдэл үүсгэж байхгүй учраас 0 тэнцүү гэж аваад биччихье. Энэ ойлгомжтой байж тийм. UC нэмэх нь А-ыг үржих нь 2R тийм. Энэ хоёр чинь ингэж цуваа холбоотой байл. За UC тэнцүү хасах тэмдэгтээ 2R-ыг үржих нь I-ийн оронд Е-г хуваах нь 3R гэхээр за энэ зэн багтах нь R дарагдлаа 2 Е-г хуваах нь 3.
Энэ конденсаторын хүчтэл ингээ гарчиж байгаа гэсэн. Хүчтэл нь гарчих. За энэ тэгвэл энийг дамжуулаад цэнийг нь олох тий. C-гээр нүүржүүл чинь 2 C-ийг хувахан 3 гэсэн цэнэгтэй. Энэ конденсаторын юу бас л юугаар нь болчих болно тий. Яг энэ цэгийн потенциал мэдэгдчих юм бол энэ конденсатор дээр цэнгийг нь олж олно гэсэн үг тий. За тэгвэл одоо энд болохоор яг энэ R дээр унж байгаа хүчтэй болчих. Юу R гэдэг. Е хувахан 3R гэсэн гүйдлийг R-аар үржүүлэхээр Е хувахан 3. Энд Е цэгийн потенциалтай байснаа Е хуваах 3-ыг энд унгаачж байгаа хэрэг 3-ны 2 Е гэсэн байна тий. За тэгвэл одоо 2 дахь конденсаторынхаа цэнгийг шууд бичье. Энд 3-ны 2 Е, энд 0 гэхээр энэ конденсаторын потенциалын ялгуур тодорхой байна тий. 3-ны 2 Е гүржих нь С. Энэ хоёр конденсаторын цэгийн хэмжээг ингэж алах нэ. За дараагийн бодлогыг харъя. За дараагийн бодлого дээр болохоор 3 эсэргүүцэл нь R 2R 3R гэсэн 3 ширхэг эсэргүүцлийг бас л К төлхөөрөөр дамжуулаад конденсатор гүйдэл үүсгэгчтэй холбосон юм билээ. За асуулт нь К-г залгаж тогтворчсон горимт конденсатор дээр хүчтэл 27 вольт байсан бол энэ батарейны Е-г ол гэсэн байна. Батарей бол өөрөө R гэсэн бас яг дотоод эсэргүүцэлтэй юм билээ байна тий. За К-г залгаж хангалттай хугацаанд тогтворчсон горим гэсэн үг тий. За хангалттай хугацаанд тогтворчсон горим гэх юу гэхээр К залгацсан гэхээр энэ хоёр эсэргүүцэл цуваа зэрэгцээ болчихно тий. Энэ ингээд залгаатай гэхээр зэрэгцээ энтэйгээ цуваа холболттой ийм байсан байна. За энийх нь яг хангалттай хугацааны дараа нь болохоор энэ конденсатор дээрх салаагаар гүйдэл гүйхгүй гэхээр энэ конденсаторын хүчтэл нь юутад тэнцвэ хаа гэхээр энэ 3R дээрх гүйдэлтэй. За гүйдлийн нь олъё. Ерөнхий эсэргүүцлээ тооцоолъё. 1-ийг хувахан R, 1-ийг хувахан 2R буюу 2R-ны 3 буюу 2R-ыг хувахан 3 тий. Тэрэн дээр энэ R 3R-ыг нэмэхэд цуу холболтоор нэмэхэд 4R нэмэх нь 3-ны 14R. 14R-ыг хувахан 3 гэсэн. За эхлэлийн ерөнхий гүйдлийг бич. Е-г хувахан 14R-ыг хувахан 3 буюу 3E-г хувахан 14R. Энэ бол эхлэлийн ерөнхий гүйдэл. Одоо энэ яах вэ гэхээр конденсатор дээр хүчтэл гэдэг бол яг энэ 3R дээр унж байгаа хүчтэлтэй ижилхэн байх хэрэгтэй. UC бол U 3R-тай ижилхэн байх хэрэгтэй гэхээр 3E-г хувахан 14R-ыг 3R-аар үржүүлчихье. 9E-г хувахан 14 гэсэн үг тийм. Энэ конденсаторын хүчтэл. Энэ 27 гэдээ өгсөн шүү дээ. Энийг 27-тай тэнцвүүлээд E-г олоход 3 хуваагдаад 3 42 вольтын батарей байжээ гэдэг хэлчихсэн. Асуулт. Бодлогын А хэсэгт хариулчлаа. За Б хэсэгт К-г салгасны дараа тогтворсон горимдох конденсаторын дахиад хүчтлийг олох юм байна тий. Конденсаторын хүчлээ. За салгана гэхээр яах вэ гэхээр салгаад тогтворсон горимд гэхээр одоо конденсатортой салаагаар гүйдэл гүйхэ болно гэхээр энэ эсэргүүцлээр гүйдэл хаагдсан гэсэн үг тий. За тэгээд энэ салаагаар нь гүйдлүүд гүйж байгаа гэсэн үг. Тэгэхээр ерөнхий яг салгасны дараах гүйдэл нь болохоор Е-г хувахан энэ 5R гэсэн үг. Энэ хоёр шууд цуваа болчихно 6R. Е-г хувахан 6R болчихно. За одоо тэгэнгүүт энэ конденсатор дээр хүчтэл гэдэг бол ерөөсөө энэ хоёр цэгийн потенциалын зөрүү гэсэн үг. Энэ маань болохоор 5R дээр унж байгаа хүчтэлтэй тэнцвэхээр юу 5R-ыг бол ивэл Е-г хувахан 6R-ыг 5R-аар хэмжүүлээд 6-ны 5 нь Е болчих. Конденсаторын хүчтэл нь 6-ны 5 Е. Батарейг нь хэврээ юм чинь олчих тий. 42-ыг орлуулахаар 7 35